Орон сүнсний ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийг 10% болгож 20%-д нь төр баталгаа гаргах боломжтой гэж засгийн газар тогтоолын төсөл боловсруулсан. Одоо энэ хуулийн төслийг улсын хурал баталчихвал дундаж орлоготой шалгууртанд тэнцсэн зорилттой бүлгийн иргэд орон сүнс худалдаа авахдаа урьдчилгаа төлбөрийнхээ 10%-ийг өөрсдөө төлж, үлдэгдэл 20% төлбөрийн баталгаагаа төрөөс гаргуулж авч болно. Улсын хурал дөрвөн барихаас өмнө зээлийн баталгааг чухам ямар иргэдэд гаргаж өгөх үү, тэдэнд ямар шалгуур үзүүлэлтүүдийг тавих вэ гэдгийг тодорхойлох судалгааг Хүн амын хөгжилт, нийгэм хамгааллын яам, барилга бот байгуулалтын яам, сангийн яам хамтран хийхээр болжээ. Гэхдээ энэ ажлыг 7 дугаар сард багтааж засгийн газрын хуралдаанд танилцуулах юм. Нэгэсэндээ 7 дугаар сард багтаа иргэдэд орон сүнс авахт нь урьдчилгаа төлбөрийн батлан даалтыг засгийн газраас гаргаж эхлэхээр төлөвлөснөө өчигдөр барилга бот байгуулалтын сайд Зогтбаатар мэдэгдлээ. Улсын хурлын гишүүн Оюнбаатар, Ганбаатар нар эрүүгийн хуулийн төслийн талаар өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэлээ. Тэд Монголын ажил олгогч эзэдийн нэгдсэн холбоо, Монголын мэргэжлийн холбоодын нэгдсэн зөвлөл, Монголын татвар төлөгчдийн эрх ашигыг хамгаалах нийгэмлэгүүдээс улсын хурлын гишүүдэд мэдээлэл ирүүлсэн тухай дуулгаад засгийн газраас боловсруулсан улсын хурал дүргэн барьсан эрүүгийн хуулийн төсөлд бизнес эрхлэгчид, ажил олгогч эзэд, аж ахуйн нэгж хуулийн этгээдийг 48 зүйл залтаар эрүүгийн эрх татаж, торгох, эрх асах, татан буулгах, ял оногдуулах тэрч байтугай хуулийн этгээдийн хувьцаа, хөрөнгө орлогыг хураах заалт оруулж, үндсэн хууль хүний эрхийн олон улсын болон Монгол улсын хууль тогтоомжийг зөрчих, оролдлого хийж байгааг эсэргүүцэж байна гэдгээ илэрхийлсэн юм а. Монгол Улсын хурлын дарга Зандагүгийн хувьд өчигдөр Майдар Эко хот төслийн ажлын явцтай танилцлаа. Их Майдар бурхны хөшөө болон түүнийг хүрээлэн бий болох соёл урлагийн цогцлбор нь байгалийн үзэсгэлэнт газрын нэг болох Богдхан уулын үрд орлох юм а. Эв нэгдэл сэргэн мандалд амрамгалан хөгжил төвшлийн бэлэг тэмдэг болсон. Их Майдар бурхны эсвэр хүчтэй уялдуулан тайлбарлавал энэхүү хот нь ирээдүйн хот буюу экологийн хотын үндсэн зочмуудыг баримтлан доктортой, нүүрс төрөгчийн ялгарл багтай, байгаль орчин дээлтэй нийгмийн сайн сайхны төлөө хот байх юм а. Богдхан уулын үрд баригдах олон улсын нисэх онгоцны буудлыг нийслэл Улаанбаатартай холбох хурдны зам Майдар хотын урдуур өнгөрөхөөр төлөвлөгдөжээ. Монгол Улсын ерөнхийлөгч Илбэг Дорж өчигдөр бодлого үйл ажиллагааны хөтөлбөр болон том төрөөс ухаалаг төрлөө санаачлагынхаа хүрээнд боловсруулсан хууль хөтөлбөрүүдийн төслийн талаар олон нийтэд мэдээлэл хийлээ. Ингэхдээ улс төрийн намуудын тухай, төрийн албаны тухай хуулийн шинжилсэн найруулгын төслийн талаар онцгойлон ярьсан. Ерөнхийлөгч Илбэг Дорж улсын хурал дүргэн мэдүүлэхэд бэлэн болсон 6 хуулийн төслийг боловсруулад байгаа бол өнгөрсөн хугацаанд 8 хуулийн төслийг өргөн мэдүүлсэн юм а. Үүнээс 5 төслийг нь улсын хурал батлаад байгаа. Богдхан уулын дархан цаацд газрын орчинд 1960 оноос өнөө хүртэл уюудмаараа амьдарч байгаа 600 гаруй иргэн бий. Тэдний хувьд тусгай хамгаалтын бүсэд амьдардаг учраас газраа өмчлөх эзэмших боломж байдаггүй. Тиймээс өнөөдөр хүртэл газрын бичиг баримтгүй ажээ. Үүнээс үүдэн Зайсангийн орчинд барилга барих аж ахуйн нэгжийн дарамтад байнга хүртдэг талаар оршин суугчид учирсаар ирсэн билээ. Тэгвэл байгаль орчин ногоон хөгжил аялал жуулчлалын сайд Оюн Хорил энэ асуудлыг шийдвэрлэхээр болжээ. Энэ хүрээнд өчигдөр Хаавал дүүргийн 11 4-р хорооны оршин суугчтай уулзаж асуудлыг нь шийдвэрлснээ танилцууллаа. Тулгар төрийн 2224 их Монгол Улсын 809 ардын хувьсгалын 94 жилийн баяр наадмын бэлтгэл ажилтай үндэсний их баяр наадмыг зохион байгуулах үндэсний хорооны дарга Шадар сайд Хүрэлс өх нийслэлийн засаг дарга Батгүйл тэргүүтэй албаныхан өчигдөр танилцлаа. Энэ үеэр Шадар сайд Хүрэлс өхд дэлхийн стандарт нийцсэн хөлбөмбөгийн талбай хиймэл зүлгийг энэ жил цэнгэлэхэд дэвссэн. Хиймэл зүлэг дэвсэн бөхчүүдэд халтрах унах эрсдлийг бий болгож байна гэж баггүй шүүмжилж байгаа. Үнэн дээр өмнөх зүйлэг бол бороо орохоор ус тогтоод бөхчүүд усан дээр барилдснаас жинхэнэ халтардаг байсан. Харин энэ зүйлэг бол ямар нэгэн эрсдэл сөрөг нөлөөгүй. Хиймэл зүлэг дэвсэх мөнгийг улсын төсвөөс гаргаагүй гэдгийг ч онцлог хийсэн юм. Мөн тэрээр гадны хамтлаг дуучныг өндөр үнээр урьж авчирахгүй Монголын урлаг соёлын дуучин хамтлагууд наадмын өдрүүдэд төв талбайдаа тоглолтоо наадамчд хүргэнэ гэдгийг хэллээ.